төв зөвлөх байгууламжийн шугам сүлжээд холбогдоогүй инженерийн байгууламж байхгүй. За энэ сургуулиуд дээр маань бага хуврын цэвэрлэх байгууламж буюу Топеро 12, Топеро 9 гээд 3 төхөөрөмж суугдаж байгаа. За энэ төхөөрөмж маань өөрөө сургуулийн хүүхдүүдийн маань хэрэглээний бохирусыг өөр төрөөр хүлээж аваад биологийн цэвэрлэгээр буюу 98% цэвэрлэн. За цэвэрлсэн ус маань буцаагаад хөрсөндөө шингээх, за гадна талбай усалгаа, мод зүйлийг усалгаа, за ийм усгаанд ашиглах боломжтой. За энэхүү Топеро гэдэг төхөөрөмж маань өөрөө бага урын цэвэрлэх байгууламжаас нэмэлтээр аврын камертай буюу за их хэмжээгээр бохироо орж ирж байгаа үед аврын камертай нөөцлж авах давуу талтай юм цэвэрлэх байгууламж байгаа. За сурагчдынхаа сурах таатай орчин бүрдүүлэхэд нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр хамтарч ажиллаж байгаадаа баяртай байна. Манай сургууль нь септик төхөөрөмжийг 10 гаруй жил хэрэгжилж ашиглаж ирсэн. За септик төхөөрөмжийн хувьд сардаа 2-3 удаа соруулдаг. За эдийн засгийн хувьд бас нэлээд хүндрэлтэй ийм төхөөрөмж байгаамаа. За энэ септик төхөөрөмж нь хагарснаас болж хөрсний бохирдол үүсгэх ийм эрсдэл үүсэж байгаа. Иймээс нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангаас бидэнд эко төхөөрөмжийг шинээр суйрлуулж хэрэгжилж эхэлсэн. Энэ шинэ эко төхөөрөмж маань муу усаа боловсруулсан ус нь саарал ус болж саарал усаа дахин хэрэглэх ийм бүрэн боломжийг үүсгэж байна. Алслагдсан хороод бол байгаа сургуулийг төвлөрсөн бохиросны шугам сүлжээнд холбогдоогүй учраас тэнд бол зайлшгүй цэвэрлэх байгууламж барьж байгаль орчинд ээлтэй технологиор шийдвэрлэх шаардлага үүсэж байгаа. За энэ цэвэрлэх байгууламж нь бол хасах 40 градусын хүүтэнд ажиллах боломжтой. За энэ хүүтэнд тэсвэрлэх боломжтой хөлдөхгүй байх технологитой энэ цэвэрлэх байгууламжийг барьж ашиглалтанд оруулсан. За цэвэрлэх байгууламж барьж ашиглалтанд ороод энэхүү цэвэрлэх байгууламжаас гарч байгаа цэвэрлэгдсэн ус нь Монгол улсад 40 төгөлдөр мөрдөгдөж байгаа хүрээлэн буй орчинд нийлүүлэх бохир усны стандарт 49-43-2015 гэдэг стандартын шаардлагыг бүрэн хангаж байгаа. Бусад алслагдсан хороодод байгаа энэ сургууль цэцэрлэгийг бид нар ийм байдлаар шийдвэрлэх шаардлага бидэнд байгаа.